За сайн байцгаана уу? Сайн уу? За. Сайн уу? Тэнцээ сайхан боллоо. Аялал сайхан үргэлжлээд ерөнхийдөө дууслаа. За бүгдэнд нь энэ өдрийн энэ төргийа. За хэд хоногийн өмнө тэднийг танилцах видео хийжсэн бол өнөөдөр одоо юу вэ? Хаалтынхаа видеого хийж байна. За хэд хоног сайхан яваад амзар нийлээд ирлээ. Одоо бид Женев хотын ойролцоо, Швейцарын Женев хотын ойролцоо ирсэн. Проектийг гаргаж ирэх гэж байж байна. За шууд сэтгэл хуваалцаад эхлэе да тийм ээ. За шууд проектээс эхлэе. За юу болоо? Өнгөрсөн хэд хоногт юу болоод өнгөрчөө? Аялал бүл тэгээд энэ аялал бүлтийг маш гоё зохион байгуулж гисэн. Золоёртаа баярлалаа. Минжүүдийг маш сайн хийж өглөө. Тэгээд ерөөсөө одоо юу гэдэг бүрстэй нэр туртлал гоё байлаа. Гол нь юу болчихоо? Тэнцээ боллоо. Тэгээд юу болсон тэгээд Яг юу болсон ингэ? Яг нь тэгээд болдог юм болдгоороо болоод бүлээ, вертикал, скей төрөлд хоёр төрөлд оролцлоо. Би дөрөв маань дөрүүлээс ахын мастер ангиллийнхаа тэмцээнд замаа сайхан дуусгацгаалаа. Та яасан яг? Төрүүлсэн байгаа. Хоёр хоёр төрөл тэмцээнд хоёуланд баяагч төрүүллээ. Бахархам сайхан одоо амжилтыг гаргалаа. Монгол улсынхаа одоо талбайг халуун баяр хүргэцгээе. баярлалаа. Энэс гадна ингээд ганцаараа би нэг амар төрүүлээд ганцаараа нэг юм яатсан биш. Энэ амжилтын ард бол одоо ингээд зөндөө олон баг ажиллаж байгаа Монголын Скайрингийн холбооны одоо гүйцэтгэх захирлууд болон ивент гэсэн байгууллагууд мөн хурд марафон гүйлтийн дасгал жуулагч гандлаг багштай баярлалаа. Бэлтгэлийг минь хангаж өгсөн дүүнэртэй багийн дүүнэртэй баярлалаа. Хамт болсон ганцаар дөрөв нийлсэн залуу эртээ маш их баярлалаа. Айрын отхондоо баярлалаа. Даваг дээр жахтаа баярлалаа. Одоо ингээд энэ бүгдийн ард одоо яг дэлхийн авраг гэдэг эрхэм сайхан мастер ангиллын шүү. Цалыг одоо төрүүлээ гэх юм уу? Арчиллаа баярлалаа гэж хэлээ одоо өөр. Тий. Өгөөр хэлчихгүй энэ бол Ари ихч юу болоод өнгөрөө? За, ер нь тэгэл нутгаас гарснаас хойш одоо 11-12 он ч хамтдаа бид дөрвчин одоо инээлтэл явсаар байгаа л ад жаргалтайгаар сайхан аяллаа дуусглаа ш. Одоо Бордо, Франц улсын Бордо хотоос эхлээл одоо Акватин мужи гэж байгаа тийм ээ. Тэндээс эхлээ сайхан явлаа. Тэнд элсэн манхан сайхан одоо байгалийн өрмөц тогтцлээ. Атлантын далай үзлээ. Байгалийн өрмөц тогтоц. За дэшегээ урагшлаад яваад газар дундын тэнгисээр орлоо тийм ээ, моделээр орлоо. Тэнд бас сайхан байсан тийм ээ. За тэгээд аяллаад одоо түүхийн дурсгалт газруудаар одоо цайз хэрмээр нилээ явлаа. Олон зууны өмнөх гэсэн шүү дээ тийм ээ. Тийм одоо их сайхан сэтгэл төрлөө. За дээрэс нь одоо энэ Франц улсын энэ дэд бүтэц одоо энэ Монблан гэдэг уулын энэ өдр болвол үнэхээр одоо уулчид болоод одоо трейлраны энэ спортыг сонирхтоо одоо хаданд авиралтын бол үнэхээр сайхан одоо төв газар байна. Тэгээд ингэж аялж одоо тэмцээнд оронгоо тийм ээ ингээд аялж одоо ийм одоо аяллаа нэг төрөл гэсэн үг шүү дээ чинь тийм ээ. Гүйл сайхан гүйл аялал тийм. Энд одоо хамрагцсандаа үнэхээр сайхан байна. Тэгээд дээрэс нь бас одоо золоо бол бидний одоо VIP үйлчлэгээ үзүүлдэг биш. Хувийн зурагчин хийгээд, гайд хийгээд тэгээд үнэхээр сайхан байлаа. Гоё боллоо тийм. Ганцхан дийлээ тэгээд. За давга. Яа уу сэтгэл санаа хэрвээ да. За сэтгэл санаа сайхан байна уу? Ерөн зүгээр одоо тэмцээнээс тэмцээнд дөрн хүн дуршлах сууж өөрийгөө мэдэрч яадаг юм байна. Би одоо энэ Скарнга Ази аврагт Гонконгод одоо Португалд дэлхийн аврагт урьдчилан орсон. Энэ жил одоо Францад дэлхийн аврагт 2 удаа гараад энэ одоо дэлхийн сэлтгүүттэй мастеруудтай одоо
яаж гүйдэг, ер нь ямар хөө техникээр гүйдэг, яадгийг нь одоо бас энэ зэрэгцээж гүйж одоо туршлага судлаа. Сайхан байлаа. Ер нь одоо цааш яах вэ гэдгийг өөрийгөө яаж бэлдэх үү гэдэг дээр ер нь л одоо бас одоо хүн яагаачгүй байна. Би одоо 60 хүрж байгаас 55-аас дээш англи байхгүй. 55 нэмэх 55-д орсон. 5 насны зөрүү бол харагдчихээн. Гэхдээ бол би өөрийгөө бэлдэнэ. Ер нь одоо дэлхийд дахиад ер нь одоо чадахгүй хүртэл үүснэ. Ерөнхийдөө энэ бол одоо би заавал одоо амжилт гаргахтаа биш. Гол нь одоо өөрийгөө одоо сорих. Тэгээ одоо дүүнэрээ одоо бас дуурайж одоо уриалж бас одоо энэ дэлхийн тэмцээнүүдэд орж одоо өөрийгөө ямар төвшөнд яваа. Ер нь цаашдаа яах ёстой юм. Би ямар бэлтгэл хийж яаж ямар чансаагаар оролцох ёстой юм гэдгийг өөрийгөө мэдрэх нь хамгийн чухал юм байна. Тэгээд одоо тэр сайхан гүйж байгаа хүмүүсийн одоо би тэгэл ерөөсөө гүйлт бүхэл юмыг ажиглаж одоо бас л өөртөө харьцуулж айгүй гоё одоо мэдрэмж авлаа. Дээр нь аялал гэдэг одоо ямар гоё юм. Одоо Берлинээс ахгуулаа Швейцар хүртэл аясан. Энэ жил одоо Францаас нь эхлээд эргээл одоо Швейцараар эргээл одоо энэ улс орныг одоо хөгжил, соёл, одоо иргэншилтэйгээс байгаль цаг уur бүхэл юмтай танилцлаа. Аялал гэж ямар гоё байдгийг хүн одоо ямар их гоё стрессээ тайлж, ямар аз жаргалтай энэ хүмүүс ямар амгалан тайван амьдардаг гэдгийг одоо биеэрээ мэдэрч явна. Тэгээ одоо баг хамт олондоо маш их баярлж байна. Солоодоо бол маш их баярлалаа. Бидний одоо Францаас эхлээд одоо бүх машин тэргээр одоо бид нар ингэж бүр одоо 5 дугтаа ингэж аялж явна. Одоо бид нар ингээл вагон автобусаар ингэ явах юм бол бас л одоо хэцүү. Я дараагийнхын буудлын байрлах байрууд бүгд биелэн тэгэж явлаа. Одоо дэлхийн одоо хоёр төрөлд авраг болсон одоо төлөвсөрлөндөө одоо баярлалаа. Арай отгонд одоо амжилт гаргаж маш одоо оролцсон. Бид нар хамгийн гол нь одоо цагаа маш амжилттай дуусгасан. Одоо тэмцээн оролцсон гэдэг бол цаг л одоо дуусгаад бариндаа орж ирэх шиг одоо аз жаргал гэж байхгүй. Ер нь бүгд л өөрийгөө ялж л одоо дэмжиж цаашаа зорилгыг тавьж ингэж явдаг болов уу гэж бодчих. За Монголын ард түмэн ер нь л одоо спортоор хичээлж одоо улс орныг одоо хүсэл зорилгоо биелүүлэе гэж бодвол одоо спортоор хичээлээсээ гүүгээсээ одоо бид нар одоо энэ альпин нөрөгийг ч одоо богоонтой аялал хийлээ. Одоо тэгээд мөсөн агуу магааг үзлээ. Явган хайхан гэж бас нөгөө талын Монголын одоо нөгөө оргилд нь гарлаа. Тэгээд амтны хүрээлэн үзлээ. Энд чинь тэгээд одоо үзээгүй юмгүй бүгдийг үзэж танилцлаа. Энэ бол өстой агуу юм аа. Тэгээд аялаараа гэвэл бид нар одоо спортоор хичээлээд давхар аялах юм бол энэ шиг хайпи гэж байхгүй мэнэ гэж л уриалах байна. Баярлалаа. За тэгээд сая нэг хоёр төрлийн тэмцээн болсон тий. Вертикал буюу босоо. Нөгөөх нь скай буюу олон аргил дээр гараад огсож ороод гэхдээ өндөр нь 2300 м бас байсан тий. Тэрний талаар дагвахад яг босоогийн тэр өксүр дээр ямар хөө байсан бэ? Тэгээд тэр бас нэг гол нэг юм олсонд ороод байсан шүү дээ тий. Тэр ямар хөө мэдрэж төрж байсан. За эхний босоо бол одоо нэлээд огцон өндөрлөлттэй 800 км өндөр авалттай байсан. Маш огцон учраас тэн дээр бол ерөнхийдөө нэг жоохон тулгамдсан анцгаа тулгамдаа тэгцгүйгээд тэгээд гацсан тэгээд гаагүй. Дараагийн өдрийнх нь одоо холын зайн дээр бүр өндөр дээр бол одоо бэхэлгээнд орсон. Тэгээ ер нь одоо бэхэлгээнд орно гэдэг яадаг гэхээр бид нар бол яг өндөр ууланд авирж байсан, хаданд мөсөнд авирж байсан. Миний хувьд бол арай ойр байсан л та. Тэгээ миний урталт байсан нэг эмэгтэй одоо тэр юуныхаа төвчийг тайлж чадахгүй бас нэлээд самталж урд нь карбиных нь би баргал хийж өгч ингэж ихгүй бол зүрх боломж байхгүй тийм боломж байхгүй бүгд ингэж нэг бүгсэрч гисэн тиймэрхүү байдалтай байсан. Тэгээ ер нь одоо
залуучууд тэрийг бол юмыг л одоо энэ төрлийн одоо нэг төрөл биш. Би бол одоо талын малбай, өндөр уулын авиралт, хаданд мөсөнд авиралт тэгэл одоо уулыг гүйцэтгээд хийдэг учраас энэ олон төрлөөр хийвэл бас аль нь талдаа бас одоо ингээд сайн болов. Ерөнхийдөө нэг талдаа миний хувьд бол нэг онцгорол нэг талдаа амжилт үзүүлэхээс гадна ерөнхийдөө бүх юмар одоо жигэд ингээд бас нэг хайп яг тэнд одоо төрлийн нэг техник хэрэг болсон байна. Техник хэрэг болсон л та тэнд уруудаж явахад арих шиг тэр байсан бай. Уруудад бараг сүүлийн 3 штэ тэ 3 км. Тэг ингээд доошоо харахаар доор ингээд тосгон байгаад байдаг. Ингээд яг тэмцээнийхээ замыг харахаар яг дуусгаад байдаг. Тэгсэн хүртлээгээ буух гэхээр бууж чадахгүй ингээд яг тэр вертикалынхаа замаар ингээд яг огцмоор бууж байгаа юм чинь. Тэгэл за уруугийн бэлтгэл бас сайн хийх хэрэгтэй юм байна. Уруугийн одоо даунхил техник гэж юм бас хэрэгтэй тий. Ер нь л одоо талын юм одоо нэлээд сайн ер нь тэгэл бэлтгэл юм байлээ. Одоо яг нөгөө үеийнгийн нөгөө тамирчтай харлаа шүү дээ. Тэгэл 40 нэмхийг харлаа, 50 нэмэх тэгээд 55 нэмэх эмэгтэйчүүдийг харлаа. Би ямар сайхан байна, чанга байна тий. Тэгэхээр тэр бэлтгэлээр л яг ингээд тогтсож байгаа шүү дээ. Тэгээд сүүлийн 3 бол ингээд доор тосгоо харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд доошоо урдгаар ингээд яваалгаа болно. Тэгээд ер нь бол яг тэр сүүлийн 3 тэр бол нэлээд чанга байсан. Яг огцом уруутахад бол. Зөв. За дууягчийн хувьд ингээд юу яасан шүү дээ. Элит гараанд буюу ингээд хамгийн эхлээд эхний гараанд гарсан шүү дээ. Ингээд улсын шилдэгүүдтэй ерөнхийдөө дандаа чансаагаараа өндөр тамирчдтай. Тэр хэдтэй ингээд бүхий л цаг хугацаанд ингээд авар тойлоо ороод те ингээд явсан ба. Тэгэхэд ер нь одоо өксөр байна уу, уруу байна уу, тэр хүмүүсийн техник өөртөө бас ингээд хүмүүстэй ингээд ор тойноо ороод явж явах тэр мэдрэмжүүд хэр байсан бэ? Яг нэг юм жимд ороод нэг тайцсан байхад аяг хэцээсэн. Уршаагаа явах гэхээр явах жим байхгүй, зам байхгүй. Жохон тэр ажиллагаан дээр жохон ялангуяа тэр нэг олсонд орохоор бол бүр цаг ингээд яг ардсан тийм. Миний хувьд бол анхны одоо энэ каскан малгай одоо тийм худраг гэдэг юмыг анх удаага зөвж үзэж байгаа. Жохон эхлээд ингээд аяг тийм сэтгэл санаанд бол яаж одоо тийм малгайтай гүөх юм бол яаж ингээд худраг хичээд гүөх юм бол олсны бэлгээ ерөөс тиймд гарч үзээгүй өндөр уул молонч яагаагүй тэг хичээсэн ямар ч байсан олсонд орлоо бэлгээнд орлоо зам бол агуу юм аа. Тамирчдын тэр нэг чадвар чансан хэрэгсэн. Мундаг. Ер нь бол мундаг байсан. Тэгэл адилхан л үзлээ. Эсвэрийг гаргадаа үнэхээр тэр олсонд ороод тэр өндөр уулраа авирна гэдэг л надад ерөө санаа багтахгүй байсан. Тэгээ багтаасаа. Тэгээ ард би надад асаалттай танцуулаа ирээгаа хайр байгаа. Тахлах хүн байгаа гэж одоо би л бол гэж бодгоосэ. За миний хувьд бас ингээд ерөнхийдөө зөвхөн Skyrim-ийг сонирхдаг тий. Тэр бол нэг яахтай хичээлээ янз янз болоод идэггүй ч гэсэн зүгээр яг хоббигоор л ингээд нэгэнт бас манай багийнхаа ирсэн байгаа юм чинь яаж доор суух вэ гэд бас бүртгүүлээд бас оролцсон. Тэгээд эхлээл ингээд ер нь ажгүй явж исэн сүүлдээ сөрмөс жоохон татсан. Уул нь өөрийгөө уруу их ажгүй гэж боддог байсан. Ил удаа дээр ялангуяа тэр ариг чи хэлдэг чинь сүүлийн 3 км-ийн ураг бүхэл бүтэн 45 минут зарцуулж орж ирж байгаа байхгүй тийм. Тэгээ бүр ингээд яг ингээд цагаа хараад яг заадаа нэг 2 минут дотор 3 минут дотор гэж явсаар байгаа. Тэгээ яг 1 минутын өмнө орж ирээд каскайн руу шидээ. Баярын шидэлтэй эсвэл гомдлын шидэлтэй баг мэддэг яа нэг бүх замаа сайхан амжилттай дуусглаа. Тэгээд бидний энэ удаагийн гүйлтэй аялал маш амжилттай, маш хөгжилтэй, маш их адлын явдалтай, аялалтай сайхан боллоо. Тэгээд энэ удаагийн уралдаанд байна ингээд Монгол улсынхаа нэрийг өндөрт мандуулсан дууягчтай дахин баяр хүргье. Тэгээд мөн уулын гүйлтээр хичээлдэг босод хүмүүстэй уриалж хэлэхэд ингээд бүх уралдаан тэмцээн та бүхэнд нээлттэй шүү тий. Тэгээд зөвхөн энэ тэнд очиод уралдахаас гадна бас аялал бас нээлттэй байгаа шүү. Тэгээд 2027 оны 100 бас нэг VIP гүйлт аялал зарлахаар шийдлээ. Тэгээд тэрэнд дамжиж
надтай холбогдож ихний азтай хүн болохыг бас хүсье. Бид дөрвийн бичлэгийг та эдмаар бас харсан байхаа. Бидэд үнэхээр сайхан хэлсэн дээ. Яг л энэс илүү л гоё аялуулахыг хичээх боллоо. За бүгдэнд л амжилт хүсье. Бид одоо гоё ягчигээ гаргаж ирлээ. Баяртай.